Эрхэм та бүхэндээ оройн төргий 2025 эдийн засгийн тойм хөтөлбөрийн энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болж байна. Үзэгч та бүхэн анхаарлаа хандуулно. Аливаа улс орны эрчим хүчний салбар нь эдийн засгийн бусад салбараасаа тэргүй игнэнд явах ёстой. За эрчим хүч дулааны их үүсвэргүйгээр үйлдвэрлэл үйлчилгээ явуулах, шинээр өсөн нэмэгдэж байгаа цахилгаан дулааны хэрэгцээг хангах боломжгүй байдаг. За тиймээс ямар ч улс орны хувьд эрчим хүчний салбараа эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэхийг зорддог юм а. За манай улсын эрчим хүчний суйрлагдсан хүчин чадал нь бол ойролцоогоор 800 орчим мегаватт байгаа. За одоогийн байдлаар бид суйрлагдсан хүчин чадлаа тултал хэрэгжилж дээрэс нь Оросын холбооны улс болон Хятад улсаас эрчим хүч импортлж байгаа юм а. Зах зээлийн нийгэмд шилжсэн 24 жилийн хугацаанд эрчим хүчний хэрэглээ хэд дахин нэмэгдсэн боловч үйлдвэрлэл нь өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа энэ хэрэглээг хангаж чадхааргүй хэмжээнд бол хүрээд байна. За өнгөрсөн 24 жилийн хугацаанд дулааны 5 дугаар цахилгаан станц, Багнуурын дулааны станц, за мөн Эгийн голын усан цахилгаан станцын төсөл, за мөн Шүрэнгийн усан цахилгаан станцын төсөл гэх мэтчлэн эрчим хүч дулааны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх хэд хэдэн томоохон төслийг бол хэрэгжүүлэхээр техник эдийн засгийн үндэслэлийг нь бол бэлэн болгож ажиллаа эхэлж байсан ч одоо хүртэл энэ ажил нь бол ямар нэгэн үр дүнд бол хүрч чадаагүй байна. За тухайлбал 5 дугаар цахилгаан станцыг барих талаар бол сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд ярьж 4-5 засгийн газрыг бол дамжин энэ засгийн газрын үед ямар ч гэсэн концессийн гэрээгээр барихаар ажил гүйцэтгэгчээ бол сонгон шалгаруулад гэрээг бол үзүүлж байна. За манай улс өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд зөвхөн Өмнөгов аймагт л бага аврын дулааны цахилгаан станцыг бол ашиглалтанд оруулж байсан байдаг. За энэ дулааны цахилгаан станцыг төслийг бол бүгд найрамдах Солонгос улсын Hyundai Engineering компани хэрэгжүүлж 2000 онд бол манай улсын засгийн газарт хүлээлгэн өгсөн байдаг юм а. Үүнээс өөрөөр дулаан цахилгаан үйлдвэрлэлийг нэмэгдүүлж чадаагүй байгаа. За өнгөрсөн онд бол хувийн хвшлээс Newcom компанийн охин компани Clean Energy компани Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт салхит ууланд 50 мегаваттын хүчин чадалтай салхин цахилгаан станцыг бол барьж ашиглалтанд оруулсан байдаг. За 20 гаруй жилийн хугацаанд ийм бага хүчин чадлын дулаан цахилгааныг бол шинээр үйлдвэрлэж байгаа нь манай улсын ялангуяа Улаанбаатар хотын цахилгаан дулааны хомсдлыг бол бий болгож байгаа юм а. За харин сүүлийн 2 жил гаруй хугацаанд бол эрчим хүчний үйлдвэрлэлийн чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр бол хэд хэдэн ажлыг бол хийлээ. За тухайлх юм бол 3-4 дугаар цахилгаан станцын өргөтгөл, Амгалангийн дулааны цахилгаан станцын ажил гээд хэд хэдэн ажил эхлүүлж заримыг нь ашиглалтанд өгöd байгаа юм а. За гэвч энэ одоогийн байдлаар жил ирэх тусам нэмэгдсээр байгаа эрчим хүчний хэрэглээг бол үнэхээр хангаж чадахгүй байгаа нь бол тодорхой байна. За тиймээс дулааны 5 дугаар цахилгаан станц болон Багнуур 5 дугаар цахилгаан станцуудын ажлыг бол яаравчлах шаардлага гарч байгаа юм. За тэгвэл ойрын хугацаанд хэрэгжиж байгаа цахилгаан станцуудын ажил ямар шатанд явж байгаа талаарх мэдээллийг өргөе. За Эгийн голын усан цахилгаан станцын хувьд бол техник эдийн засгийн үндэслэлээ бол шинжилгээ боловсруулсан удахгүй батлагдана. За 5-7 цахилгаан станцын хувьд техник эдийн засгийн үндэслэл нь батлагдсан. Энэний дагуу бол хөрөнгө оруулагчдын судалгаа хийгээд шалгаруулалтууд нь яваад гадны томоохон хуулийн зөвлөх компаниуд болон техникийн зөвлөх компаниудтай бол ажиллаад явж байгаа. Энэ бол удахгүй санхүүжилтийн асуудал шийдэхэд эхлэхэд бол энэ ажил маань бол өөрөө яваад ингээд хэрэгжих бүрэн боломжтой. 5 дугаар цахилгаан станцын хувьд бол газрын маргаантай тэр газар эзэмшигч байгууллагатай бас яриа хэлцээнд орж байна. Энэтэй холбоотой Монгол Улсын засгийн газрын зүгээс биднээсийн бэлтгэж тавих ёстой гол ажлууд бол дулааны шугам сүлжээний трассыг бий болгох, тэрний тооцоо гаргах, за нөгөө талаараа цахилгаан дамжуулах шугам сүлжээний асуудлыг бас шийдвэрлэх энэ ажлууд бол хийгдээд энэ зэгцтэй явж байгаа. Тэгэхээр энэс цаашаа хийгдэх ёстой ажил бол мэдээж 5 дугаар цахилгаан станцын шалгарсан баг бол өөртөө газар зүүн орчин өөрчлөгдсөнтэй холбоотойгоор техник эдийн засгийн үндэслэлээ шинжилэн баталж явуулах ёстой. Ингэж энэ маань цаашаа бүрэн хэрэгжих ажлууд нь явна. Хэдийгээр ер нь ашиглалтанд орох бол хэдэн жилийн хугацаанд барьж тусах вэ? Ер нь бол цахилгаан станцыг барьж байгуулах ажил бол 2-3 жилийн хугацаанд явагддаг ажлууд. Тэгэхээр энэ асуудлуудыг бол техник эдийн засгийн үндэслэл нь батлагдаад үндсэн гэрээ бол хийгдсэн гэдгийг та бүхэн мэдж байгаа шүү. Тэгэхээр ингээд цаашаа техник эдийн засгийн үндэслэл дээрээ үндэслээд үргэлжлэх нөгөө нарийн ширийн гэрээний асуудлууд бол гэрээ байгуулах, гэрээний зөвшөлтсөл дээр явагдана. Тэгээд энэ маань хэр хурдан явна тэр хэмжээгээр ажлууд орж байна. За 5 дугаар станцын хувьд бол сая 6 сарын сүүлээр нэг том
ажил маань хийгдсэн. Энэ маань бол концессийн гэрээ. 5 дугаар станц маань одоо манай концессийн гэрээгээр хийгдэж байгаа одоо энэ эхний төслүүдийн дотор хамгийн том төслөөс одоо мега төсөл. Тэгэхээр энэ маань бол эргээд энэ төсөл маань концессийн гэрээгээр амжилттай хэрэгжүүл дараагийн дэд бүтцийн том төслүүд одоо зам нээж одоо амжилттай хэрэгжих юм боломжийг хангана гэсэн үг л дээ. За мэдээж хэрэг энэ бол зөвхөн одоо эрчим хүчний яам гэдэг юм уу эрчим хүчний салбартаас гадна одоо Улаанбаатар хот тийм ээ уул уурхай яам юунууд станцууд одоо суугийн газар гэдэг юм байгаль орчны яам гэдэг засаг төрийн олон байгууллагууд яамдууд одоо хамрагдж байгаа. Тэгэхээр энэ оролцож байгаа юм төсөл. Тэгэхээр энэ хүрээндээ бол хэд хэдэн дагалдах гэрээнүүд байгуулах хэрэгтэй. Тэгэхээр тэр гэрээнүүдийн ажлыг одоо бид нар эхлэхээр одоо засгийн газартай ярилцаад явж байна. Тэгэхээр энэ маань бол бас Монголд анхдагч одоо нэлээд одоо хүч шаардсан тийм ээ нэлээд одоо оролцоо шаардсан ийм гэрээнүүд. Тэгэхээр энэ гэрээнүүд амжилттай дууссан нь тохиолдолд бид нар бол одоо санхүүжүүлэх хийх сонирхолтой одоо олон улсын байгууллагуудад одоо саналаа илэрхийлсэн байгаа. Одоо Азийн хөгжлийн банк гэдэг юм уу, Европын цэргийн бусад хөгжлийн банк, Японы JBIC, Солонгосын Kexim гэх зэрэг олон улсын санхүүжилт байгууллагууд саналаа илэрхийлсэн байгаа учраас боломжийн амжилттай явж байгаа гэсэн ийм л бодолтой байна. Манай улсын хувьд эрчим хүчний салбарт томоохон хөрөнгө оруулалт хийж гадна дотны хөрөнгө оруулагчдыг татахад бол нэг саад болж байгаа зүйл мэдээж хэрэг эрчим хүчний үнийг төрөөс зохицуулдаг явдал байгаа. За төрөөс эрчим хүчний үнийг зохицуулж барьж байдгаас шалтгаалan нүүрсний уурхаанууд зам дулааны цахилгаан станцууд за дулаан дамжуулах төвүүд гэх мэт одоо компаниуд л өөрийн хэлхийг бол одоо бий болгож за санхүүгийн хувьд бол хүнд байдалд ороод байгаа нь яхахгүй үнэн. За тэгвэл төрөөс эрчим хүчний үнийг чөлөөлөх чиглэлээр ямар бодлого байгаа талаарх мэдээллийг одоо өргөе. Улсын их хурлын 72 дугаар тогтоол бол байгаа. За тэгэхээр энэ тогтоолыг хэрэгжүүлэх тухай асуудал бол тухайн үед батлагдсны дараагаар авч хэрэгжүүлэх тодорхой төлөвлөгөөт хугацаанууд бол тавигдсан байдаг. Гэхдээ тэр төлөвлөгөөт хугацаанд хийгдэх ажлууд бол явагдаагүй учраас улмаас энэ маань өөрөө ингээ хойшлогдоод байгаа талтай юм. За нөгөө талаар ер нь бол энэ эрчим хүчний үн тарифыг тийм ээ тодорхой түвшинд энэ ухаалаг хэрэглээнд зохицсон хэлбэрт бол шилжүүлэх тухай бид нэр ярихаас биш энийг бол бүр чөлөөлөөд одоо юу гэдгийг одоо ард иргэд минь энийг даахгүй хэмжээнд хүргэнэ гэдэг асуудал бид нар бас нэг яриад байгаа юм биш шүү дээ. Энэ дээр би юу хэлэх гэдэг нэхлээр нөгөө эрчим хүчийг хэмнэж байгаа нэг талыг гаргаад ирэхлээр нөгөө талд нь үн тариф нэмэгдсэн гэдэг тийм ээ тэр яриа хоёр маань яг үнэн чанартай бол эргээд нөгөө өөрсдийнх нь манай иргэдийн өөрсдийн зардал мөнгө тийм ээ төлдөг тэр төлбөрт бол бага нөлөөлөөсөө гэдгийн зорилгыг л тавьж ажиллаж байгаа. Тэгэхээр хэрвээ хэмнэлтэд одоо жишээ нь биднээс хийсэн судалгаагаар бол 20-30% бол өрөх айл одоо иргэд маань өөрсдөө хэмнэх боломж байна. Тэгэхээр энэ маань цаана юу хэлж байгаа гэхээр бид нар бол үн тарифыг энэ хэмжээнд бас зохицуулалтыг хийгээд өгөхөд бол иргэдийн хувьд бол төлж байгаа мөнгө нь бол айхтар их өөрчлөлт гарахгүйгээр гэхдээ энэ цаанаа бол эрчим хүчний салбар компаниуд үйл ажиллагаа явуулж байгаа энэ байгууллагуудад бол үр ашигын нөлөөллийг бол үзүүлэх боломжууд байгаа юм. За нөгөө талаар ер нь бол биднээс бас нэг юмыг ойлгох хэрэгтэй. Хоёр хөрш улс маань гэхэд л одоо их өндөр үн тарифтай хэрэглээтэй улсууд байж байдаг. Энэ нь бол өөрөө бас нэг тодорхой үнэтэй цэнтэй байж тэр хүмүүс бол өөрсдөө ухаалаг хэрэглээр шилжих нөхцөлийг нь бүрдүүлж өгч байгаа. Ер нь бол одоо жишээ нь таа ч гэсэн өөрөө бас нэг гар утас бол танд ядаж нэг ч юм уу хоёр ч юм уу байгаа л баг. Тэгтэл тэрний төлдөг төлбөрөө өөрийнх нь цахилгаан төлдөг төлбөртөйгөө харьцуулаад бас нэг үзээсэй гэж би хэлмээр байна. Энийг бол бид нар одоо олон удаа ингээл телевизээр жаагаар иргэдэд хэлж л байна. Гэхдээ энэ бол мэдээж суур эдийн засгийн гол үзүүлэлтэнд нөлөөлдөг бүтээгдэхүүний хувьд бол энийг бол бид нар аль болох эдийн засгийн хэмжээнд улс орны эдийн засагт хор нөлөө өчүүлэхгүйгээр инфляцийн түвшин нэмэхгүйгээр байх энэ шийдлүүдийг л хайж судалж байгаа. Улсын их хурлаас 2010 онд эрчим хүчний үнийг чөлөөлөх тогтоолын төслийг бол баталсан байдаг. За энэ тогтоол эрчим хүчний үнийг 2014 оноос чөлөөлөх тухай заасан байдаг юм а. Гэвч төрөөс эрчим хүчний үнийг шууд чөлөөлөх гэж яарахгүй гэдэг бол эртнээс мэдэгдсэн байгаа. За эрчим хүчний үнийг чөлөөлөх ажлын бэлтгэл болгож өнгөрсөн онд эрчим хүчний салбарын хэмнэлт үр ашигын жил болгон зарласан байдаг. За мөн энэ хүрээнд эрчим хүчний үнийг бол зохицуулалт хийж за сард 150 кВт-аас дээш эрчим хүч хэрэглэж байгаа айл за иргэд
150 кВт-аас илүү гарсан кВт цаг тутамд бол 20 төгрөгд нэмж төлөх юм зохицуултыг хийсэн байна. За судалгаагаар манай Улаанбаатар хотын нийт өрхийн 60-аас 70 орчим хувь нь 150 кВт цагаас одоо бага цахилгааны эрчим хүчийг хэрэглэдэг нь тогтоогдсон байна. За ямар тач төрөөс эрчим хүчний үнийг аажмаар чөлөөлөх бодлогыг бол барьж ажиллаж байгаа юм. Тэгвэл хувийн хэмжлийнхэн төрөөс эрчим хүчний үнийг үнийн талаар барьж байгаа бодлогын талаар ямар бодолтой байгаа талаарх яриаг одоо хүргье. Хүмүүсийн салбар маань сүүлийн 30 жил үндсэндээ одоо хуучин системээр тийм ээ одоо техник технологийн хувьд одоо бүтцийн хувьд хууль эрх зүйн орчны хувьд одоо зах зээлийн зарчмын хувьд тийм ээ одоо commercial гэдэг чинь арилжааны зарчмаар үндсэндээ хуучин югаараа барай явж байгаа. Тэгэхээр тэр үеийн одоо нөгөө энэ дэд утсыг одоо эрчим хүчний станц болон системийг санхүүжүүлдэг хэлбэр арга зам үр дүн гэдэг маань их өөр байлаа шүү дээ. Социализм үеийг ярьж байна л та. Одоо бол бид нар тэр IPP тийм ээ бие даасан эрчим хүч үйлдвэрлэгч, гадаадын хөрөнгө оруулалт, дотоодын одоо санхүүжүүлэгч хөрөнгө оруулагч нарыг татах тийм ээ. Энэний тулд одоо системийг реформ хийх, шинжлэх тэр донтроо одоо тарифыг либералчлах гэдэг асуудал зүйн ёсоор яригдж байна. Тэгэхээр бид нар өмнө яадаг байсан гэхээр хүн харахад ингээд хямдхан цахилгаан хэрэглээ болоод байгаа юм шиг боловч яг үндэ эргээл нөгөө төсвөөс тийм ээ татаас өгөөл энэ маань өөрөөр нэг харманаас аваад нөгөө харманд хийж байгаа гэсэн үг шүү дээ. Одоо шинэ зарчим энэ одоо IPP гэдэг юм шинэ эрчим хүчний систем бүтсэн маань яах вэ гэхээр хэрэглэснээр өгнө. Өөрөөр магадгүй тариф нэмэгдэх байх. Гэхдээ та өнөөдөр 100 кВт цаг хэрэглэсэн бол 100 кВт цагаар төлнө. Нэг хүн одоо хаус тав 100000 кВт цаг хэрэглэсэн бол тэрийгэ төлнө. Өөрөөр хэлбэл бүгдийн тэгшдгээд аваачаад нөгөө хуучин систем шиг төсвөөс нэг том тагоноос хамаад араас нь одоо нөгөө хормоогоо нөхөө явдаг энэ нөхцөл байдал бол өөрчлөгдөх ёстой гэсэн үг л дээ. Сүүлийн жилүүдэд манай уул уурхайн салбараас бусад салбарт тухайлах юм бол эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах, хамтран ажиллах сонирхлоо гадны компаниуд бол илэрхийлсээр байгаа. Учир нь манай улсад эдийн засгийн үүднээс нь авч үзвэл харьцангуй давуу тал бол энэ салбарт байна. Тухайлах юм бол дэлхийд нөөцөөрөө эхний 10-т багтах нүүрсний ариун нөөц манай оронд байна. Мөн зарим бус нутагт судалгаа хийгдээгүй учраас энэ нөөц цаашид ч гэсэн нэмэгдэх бол бүрэн боломжтой. Тиймээс энэ ариун нүүрсний их нөөцийг бол эрчим хүчний үйлдвэрлэлийн чиглэлээр ашиглаж дунд хугацаанд дотоодын эрчим хүчний хэрэглээг хангах, цаашлаад хоёр хөрш рүүгээ эрчим хүч экспортлох боломж дүүрэн бий гэдгийг бол энэ чиглэлийн мэргэжилтнүүд бол олон жилийн хугацаанд бол нотолж хэлсээр байна. Мөн говийн бүсийн нар салхины эрчим хүчийг ашиглах боломж бол бүрэн байна. Зөвхөн байгалийн салхийг ашиглахад манайд маш их хэмжээний эрчим хүчийг бол одоо гаргах боломжтой. Хүндрэлтэн нүүрс атомын цахилгаан станцаас илүүтэйгээр сүүлийн жилүүдэд одоо сэргээгдэх эрчим хүчийг бол өргөнөөр ашиглах болсон байна. Тухайлбал сүүлийн жилүүдэд дэлхийн нийтээр сэргээгдэх эрчим хүчний ашиглалт урд өмнө байгаагүйгээр бол нэмэгдсэн байна. Олон улсын эрчим хүчний мэргэжилтнүүдийн тооцоолж байгаагаар 2035 онд дэлхийн нийт цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн 35%-ыг бол сэргээгдэх эрчим хүчээр, тэр дундаа 25 орчим хувийг л салхины эрчим хүчээр бол одоо хангахаар бол ийм судалгаа бол гарсан байна. 1996-аас 2013 онд дэлхийн улс орнуудын салхин цахилгаан станцуудын нийт суурилагдсан хүчин чадал 6100 мегаваттаас 318529 мегаватт хүртэл буюу 52 дахин нэмэгдсэн гэсэн ийм судалгаа гаргасан байна. Энэ хугацаанд цахилгаан үйлдвэрлэл нүүрсээр 70%, байгалийн хийгээр 2 дахин, мөн цөмийн эрчим хүчээр 10 гаруй хувь тус өссөн дүн гарсан байна. Эндээс үзвэл бусад эрчим хүчний их үрцээртэй харьцуулахад салхийг ашиглаж цахилгаан үйлдвэрлэл бол маш их хэмжээгээр нэмэгдсэн байгаа нь эндээс харагдаж байна. Эрчим хүчний инженеруудын холбооноос мэдээлж байгаагаар манай улс 50 мегаваттын хүчин чадал бүхий салхитын цахилгаан станцыг бол ашиглалтанд оруулснаар олон улсын байгууллагуудын албан ёсны үзүүлэлтээр 2012 онд дэлхийн салхины энергийг ашигладаг 100 гаруй орноос 88 дугаар байранд ирэмлэгдэж байсан бол 2013 онд 56 дугаар байранд ирэмлэгдэх болжээ. Мөн манай улсын хувьд салхины энергийг ашиглах цахилгаан эрчим хүч гаргаж авах боломж их бий гэдгийг бол мэргэжилтнүүд хэлдэг. Өнөөдрийн байдлаар 4 компани эрчим хүчний зохицуулах орооноос салхин цахилгаан станц барих тусгай зөвшөөрлийг бол аван ажиллаж байна. Тухайлах юм бол Cleanetic компани бол Өмнөгов аймагт 250 мегаваттын, мөн AB Solar Wind компани бол Чойр орчинд 100 мегаваттын, мөн Sunshine салхин парк компани бол Sunshine орчинд бол 52 мегаваттын, мөн Aidener Global компани бол Чойрт 50.4 мегаваттын салхин цахилгаан станцыг бол барих тусгай зөвшөөрлөө аваад ажлаа үргэлжлүүлж байгаа юм.
За Монгол улсын салхины эрчим хүчний нөөцийн атласыг бол 2001 онд Америк нэгдсэн улсын эрчим хүчний департаментийн сэргээгдэх эрчим хүчний лабораторийн тусламжтайгаар бол боловсруулсан байдаг. За уг нөөцийн атласт зааснаар манай орны нийт нутаг дэвсгэрийн 160 гаруй мянган километр квадрат талбай нь салхины эрчим хүчийг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах нөөцтэй гэж тогтоогдсон байна. Салхины эрчим хүчний нөөц сайтай ийм бүс нутагт 1 км квадрат талбайгаас бол хамгийн багадаа 7 мегаватт эрчим хүч үйлдвэрлэх боломжтой гэдэг юм судалгаа байдаг юм байна. Өөрөөр хэлбэл манай улс жилд зөвхөн салхинаас 2.5 тэрлион киловатт цаг эрчим хүч үйлдвэрлэх боломж нь эндээс харагдаж байна. За зөвхөн салхины эрчим хүчний тухайд ярихад бол ийм байна. За үүнээс гадна нарны эрчим хүчний тухайд ярихад нарныг гүйгүүлэх хугацаа хойд хэсэгт жилд 2600 цагаас багагүй байдаг гэж үздэг. За харин манай орны нийт нутаг дэвсгэрийн 70 орчим хувийг бол хамарсан говь тал хээр цөлийн бүсэд бол нарны гүйгүүлэх хугацаа нь бол 2900-аас 3000 цаг байдаг. За 1 ам километр нэгж талбайд харалцах нарны эрчмийн хэмжээ нь бол өдөрт 5.5-аас 6 кВт цаг амметр квадрат байдаг ийм тооцоо байдаг байна. За нар салхины эрчим хүчнээс гадна манай улсад том жижиг нийт 3800 гаруй гол мөрөн байдаг. За тэдгээрийн эрчим хүч үйлдвэрлэх зориулалтаар нь ашиглах нөөц нь бол ойролцоогоор 6500 мегаватт буюу жилдээ 56.2 тэрбум киловатт цаг цахилгаан гаргах юм нөөц бололцоо бол байдаг юм а. За энэ мэтлэн нүүрс ураанаас гадна зөвхөн сэргээгдэх эрчим хүчний ариун их нөөц байгаа нь бол эндээс харагдаж байна. За энэ ариун их нөөц болон урд хөршийн хэрэгцээнд төшөглөн эрчим хүчний чиглэлээр бизнесийг сонирхол олон гадны хөрөнгө оруулагчд бол байдаг гэдэг нь бол тодорхой юм а. За ер нь бол ялангуяа сүүлийн 2-3 жил гэдэг юм уу яг эрчим хүчний салбар маань өөрөө их том систем тэгээд том хөрөнгө оруулалт тийм ээ 5 дугаар станц юм уу 5 дахь станц гэтэл 1 тэрбум гаруй доллар гэдэг юм уу том хөрөнгө оруулалт шаардлагатай гадныхыг сонирхдаг. Тэгээ энэ маань урт хугацааны бизнес байдаг байхгүй юу? Доор хаж 30 жил 40 жил өөрөөр нэг 2-3 жил хийгээл дуусгах юм бизнес. Тэгэхээр тэр утгаараа бол гадныхыг сонирхдаг. Мэдээж санхүүжүүлэхэд оролцох бол сонирхол нэмэгдэж байгаа. Тэр ч учраас сүүлийн их хэд хэдэн төслүүд яригдаад байна л да. Тэгвэл тэр хүмүүс чинь мэдээж яриг олон улсын практик тийм ээ зах зээлийн энэ зарчим нээцний дагуу нөхцөл байдал нь хангагдж, шаардлага нь хангагдж мөнгө өгнө шүү дээ. Түүнээс тэр нөхцөл байдал хангагдаагүй тохиолдолд санхүүжилт хийн гэдэг бол аль ч банкуд болон олон улсын санхүүгийн байгууллагуудын хувьд бол зарчмын хувьд бол зөрчигдөн гэсэн үг л дээ. Тэгэхээр тэрийг эдгээр хангуулж хууль эрх зүйн орчин болж гэнэ үү тийм ээ арилжааны нөхцөл байдал нь хангагдж гэнэ үү тийм ээ засгийн газрын дэмжлэгийн системийн энэ регуляторыг гэдэг шүү дээ тийм ээ энэ удирдлага бүх асуудал маань шийдэж үгүй юу гэдэг энэ бүх олон нарийн асуудлуудыг үнэлгээ хийж тэрийг үзэж танилцчээж ингэж шийдвэр гаргана гэсэн үг л дээ. Одоогийн байдлаар манай улсад концессийн гэрээгээр хэрэгжиж байгаа хамгийн том төсөл бол 5 дугаар цахилгаан станцын төсөл байгаа. За төр хувийн хвшлийн хамтын ажиллагааны үндсэн дээр энэ төсөл хэрэгжиж байгаа учраас төрийн зүгээс өөрт ноогдсон дэд бүтэц зэрэг асуудлыг бол хугацаанд шийдэж өгөхийг бол хувийн хвшлийнхэн хүсэж байгаа юм а. Ер нь концесс гэдэг маань ерөөсөө энгийнээр хэлэх юм бол ер нь хвчлэн засгийн газар гэдэг юм төрийн зүгээс гүйцэтгэдэг байсан үйлчилгээ тийм ээ ажил том эрчим хүчний дэд бүтцийн энэ салбарыг хувийн сектор болон гадны хөрөнгө оруулагч нар хөрөнгө оруулаад хариуцаад найдвартай амжилттай хэрэгжүүлж гүйцэтгээд төр тодорхой хэмжээгээр дэмжлэг үзүүлээд хамтраад ингээд тэр төслийг хэрэгжүүлээд тухайн дэд бүтцийг гэдэг юм уу тийм ээ тухайн үйлчилгээг олон нийтэд найдвартай баталгаатай хүргэнэ гэсэн ийм асуудал байгаа шүү. Тэгэхээр эрчим хүчний хувьд гэсэн 5 дугаар станц баригдана гэдэг маань төрд бас тодорхой хуулиас үүргүүд байгаа. Тодорхой магистрат шугам, дулааны магистрат шугамч гэдэг юм уу, өндөр хүчтэй шугам гэдэг юм уу, гэх мэт зарим байгууламжийг төрийн зүгээс засгийн газар хариуцаж барьж байгуулах тийм ээ. Тэгэхээр энэ дээр бол өөрөөр хэлбэл засгийн газар маань нэг талаас гэрээний нөгөө тал өмшүүлж нөгөө талаас хамтрагч болж байгаа байхгүй. Тэгэхээр засгийн газар энэ төслийг хэрэгжүүлж байгаа манай Newcom Group болон GDF Францын тийм ээ POSCO гэдэг Солонгосын Sojitsu Японы консорциум байгаа шүү дээ. Түншлэл. Энэ түншлэл маань хамтарч партнершип тийм ээ байж энэ төсөл хэрэгжүүлэх гэсэн. Тэгэхээр засгийн газар маань тэр өөрийнхөө хариуцсан хэсгийг хизээ яаж санхүүжүүлэх үү тийм ээ ямар хэлбэрээр энэ техник технологийн асуудлаа шийдэх үү, арилжааны асуудлаа шийдэх үү гэдгээр бас эртгэн бодож байгаа хэрэгтэй. Яг л манай юм чинь төсөвт асуудлыг суулгах чинь бол бас төвхтэй шүү дээ. Ядч жил 2 жилийн өмнөөс энэ хэмжээний системийг бол хараад анхаарад урьдчилж төлөвлөлөөд ингээд явуулж явахгүй бол эрхчлэлгэнт шаардлагадаг энэ жил төсөв суугаад
суулгахаар яригдаг бол тэгэл одоо санхүүжилт хойшлно. Энэ маань эргээд нөгөө төслийн нийт одоо ерхий одоо гүйцэтгэх хугацаа тийм ээ одоо ашиглалтанд орох хугацаа нь бол гэсэн. Тэгэхээр аль аль тал нь хариуцлагаа ойлгоод одоо хугацаанд асуудлаа одоо зөв зүйтэй шийдэх хэрэгтэй гэсэн юм л үү дээ. Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах сонирхолтой хөрөнгө оруулагчид үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ дотоодын хэрэглэгчдэд нийлүүлэхээс гадна гадны орнуудад импортлох сонирхол бол байдаг. Манай улсын хувьд дунд хугацаанд дотоодын хэрэглэгчдэд эрчим хүчээр бүрэн хангах цаашлаад урт хөрш рүү эрчим хүч экспортлох чиглэлийг бол барьж байгаамаа. 170 гаруй тэрбум тонн нүүрсний нөөцтэй мөн хязгааргүй сэргээгдэх эрчим хүчний нөөц хажууд маань байна. Мэдээж хэрэг хамгийн гол нь энэ нөөцийг яаж ашиглах, хэрхэн гадны орнуудад экспортлох гэдэг нь бол анхаарал татж байгаа. Гэхдээ гадны орнуудад эрчим хүч экспортлохын тулд эрчим хүчээ үйлдвэрлэхээс гадна эрчим хүч худалдаалах гэрээ чухал гэдгийг бол салбарын мэргэжилтнүүд онцолж байгаа. Сүүлийн жилүүдэд одоо десерт тех буюу Хойд Африкийг Европтой холбох мөн зүүн Азид Азийн супер грейд нэртэй томоохон төсөл бол үргэлжилж байгаа. Азийн супер грейд төслийн хувьд одоогийн байдлаар төслийн судалгааны хэсэг үргэлжилж байна. Манай улсын хувьд Зүүн Азийн улс орнуудын энэ том амбицид нэгдэж нэгдсэн эрчим хүч экспортлох чиглэлээр бол хамтран ажиллах боломжтой гэж манай эрчим хүчний мэргэжилтнүүд бол үзэж байгаамаа. Эрчим хүчний салбар эрчим хүч гэдэг маань стратегийн урт хугацааны холоос харж төлөвлөж аажим хэрэгжүүлэх бол бид нар энэ 5 жилийн дараа хэрэгжих бах тэр болтлоо бид нар юу хүлээж яадаг. 5 жилийн дараа Азийн супер грейд хэрэгжих болдог манайх бэлтгэд ажил байдгүй. Орос магадгүй Сибирийн том юу гэдгийг газ тийм ээ усан цахилгаан станц асар том нууцгаш тэрүүгээр Орос магадгүй биднээс төрүүлж магадгүй. Тэгэхээр энэ маань яг нэг оюу толгой хятаас эрчим хүчийн импортлоод сууж байгаатай адилхан гэсэн. Тэгэхээр энийг л эртнээс 5 жилдгүй 10 жилдгүй харж байгаа гэсэн үг тийм. Эрхэм үзэгчдээ бид өнөөдрийнхөө нэвтрүүлгээр манай улсын эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдал болон цаашдын чиг хандлагын талаар асуудлыг хөндлөө. Сэргээгдэх эрчим хүч болон нүүрсний ариун нөөцтэй манай орон одоо хүртэл эрчим хүчээ дотоодоо хангаж бол чадаагүй байна. Зах зээлийн нийгэмд шилжсэн сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд зөвхөн өмнө говийн дулааны цахилгаан станцыг бол ашиглалтанд оруулсан байдаг бөгөөд өөр дөрвтэй ажлыг бол сүүлийн жилүүдэд бол хийж чадсангүй. Ер нь манай улсын эрчим хүчний салбар хөгжихгүй байгаагийн гол шалтгаан нь бол энэ салбарт төрөөс баримтлах нэгдсэн бодлого байхгүй. Мөн үнийг зах зээлийн жамаар чөлөөлөхгүй байгаа гэдэг энэ хэдэн асуудлууд бол байгаа гэдгийг энэ салбарынхан хэлдэг юм аа. Ямар ч тач манай эрчим хүчний салбарт бол бүрэн боломж байгаа гэдэг нь тодорхой. Эрчим хүчний салбарын талаар хүндсэн нэвтрүүлэг маань энд хүрээд өндөрлөж байна. Студид сэтгүүлч Санжаа Сөрөн ажиллаа.